гарын бохирдлын түвшин гамшигын хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох тийм үндэслэл нь яг юу юм бэ? Одооноос нэг 2 жилийн өмнө бол Монгол Ардын намаас ингэж одоо энэ төрийн тэргүүн хүн өөрөө ийм хутгуур байдлаар орж ирээд байгаа явдал бол энэ Монголын ард түмний сайнаар нөлөөлөхгүй шүү. Сонингоор улс төрч ялаа хоёрыг хөнөөдөг. Монголын анхны мэдээллийн сайт Сонин цэгэмен. Сайн байна уу та. Тэгэхээр яриагаа уухай хөдөлгөөний талаар эхлүүлье. Та яагаад ер нь уухай хөдөлгөөнийг уухайлах болов? За тэгэхээр энэ уухай хөдөлгөөн бол анх энэ ерөнхий зохион байгуулагч Сайн Баяр бол бид одоо нэлээд эртний танилуд найзууд энэ цахим мөртэй холбоо гэж гадаад амьдарч байгаа монголчуудын тийм холбоо байсан. Тэр холбооноос эхлүүлээд бид нар одоо эх орныхоо хөгжил цэцэглэлт болохгүй бүтэхгүй байгаа юм болж бич байгаа юмны талаар тий үзэл бодлоо хуваалцдаг, санал солилцдог ийм одоо байдлаар анх танилцчихсан нөхдүүд байгаа. Тэгээд энэ юуны 9 сарын 20-доор Сайн Баяр маань одоо энэ хонх хамтлагийн хөгжмийн цогц цогцоохон гоо одоо хонхны дуугаар нэг шог зураа цогтой иргэд ах байдаг шүү дээ. Тэр цогтой ах бол ингээд пянз одоо гэр бүлийн хэвтэ нийлээд пянз гаргаж байгаа юм байна. Тэгээд тэр пянзны нээлт одоо тэр пянзны одоо дууг сонсох ийм асуудлаар одоо ингээд залуучууд уулзъя гэдэг юм яриад тэгээд бич бас сурлагт нэлээд сонирхолтой. Тэгээд хонх хамтлаг гэдэг чинь хонхны дуу гэдэг чинь бол монголчуудыг арчилд сэрээсэн арчлалын уухай болсон ийм сайхан дуу шүү дээ. Тэгээд очиод бид нар эхлээд пянзны тухай ярьж байгаад сүүл рүүгээ мэдээж одоо нэг улс орны болохгүй бүдгүй байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар бас ярилцсан. Дандаа одоо анх очиод бол их гайхсан л да. Дандаа нийгмийн шилдэг сэхэтэн одоо энэ бид нартай нэгдчихдгүн багтаа нийлждгүн багтаа гэдэг гээл одоо нэгээ хараад ихсэн хэрнээ одоо бүгдээрээ нийлээд ингээ тгий гэдэггүй тийм мундаг залуучууд цугларсан байсан. Тэгээд одоо манай намынхан бол хөдөлмөр үндэсний намынхан бол бөөнөр одоо байж таарад ингээд очисон. Тэгээд бид нар чинь эхлээд бол клубын байдлаар ингээд явъя. Одоо бид нар ингээд бүгдээрээ үндсүүл нэгтэй бүгдээрээ арчилсан эрхцүүдийн төлөө тий хүний эрх хэрэгчлөөний төлөө ийм үзэл санаатай үзэл бодолтой сошиал медиагаар ингээд бичээд нэгэндээ бичээд одоо ингээд байнга ярилцаад явж байгаа ийм залуучууд байгаад байдаг. Үзэл санаа нэгтэй байгаад байдаг. Тэгээд зарим нь бол яг өөр намд одоо идэвхтэй ажиллаад явж байдаг. Би бол жишээ нь одоо хөдөлмөрийн нам, үндэсний намд ингээд ороод идэвхтэй ажиллаад явж байсан. Бас нам бус одоо салбартаа тэргүүлсэн одоо ийм одоо залуучууд бас байсан. Тэгээд бид нар цуглаад одоо ер нь ийм нөхцөл байдал бол бас хэцүү болж байгаа юм байна Монгол улс маань тий. Бид цаашдаа ингээд дугаа ингээд эвлэлд нэгдэхгүй тусдаа ингээд явах юм бол энэ одоо улс орны ирээдүй энэ авилгачид энэ хулгайчууд эднэр бол цаашаа хизээж одоо ингээд одоо байр суурь тавьж өгөхгүй улс орны 30 жил одоо тартагтан тултал ард түмнийг цохиролт хүртэл нь одоо ингэж муу засаглалаа муу өдөрдөж байна тий хулгай хийж одоо улс орны ядуурлалт энэ баян сайхан амьдрах боломжтой энэ улс орныг ядуурлалт хүргэж байна гэдэг энэ үүднээс бол ер нь одоо намын үзэл бодол тий намын харьяалал энэ төрөй хаяад үнэт зүйллэрээ нэг юм чинь бүгдээрээ ингээд нэгдээд хамтраад ингээд одоо энэ хуучин улс төрчдийг зайлуулах тий ийм хөдөлгөөн болвол яадаг юм гэдэг үүднээс ингэж нэгдэж байгаа. Тэгээд энэ бид нэг 7 хоногт нэг удаа уулзаад улс төрийн тодорхой сэдвүүдээр ярилцаад шинэ үндсөөллийн өөрчлөлт ч юм уу тий нэгэндээ мэдээлэл өгөөд үзэл бодлоо сонсоод ингээд явж байгаа сүүл рүүгээ ер нь одоо энийг өргөжүүлъя. Бид хэдүүлэхний энд суугаад ингээд энийгээ яриад бол асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр бид нэг дэмжиж хүчээ нэгтгэхэд хамгийн гол нь энэ одоо өөрийн үеийн болон өөрийн одоо залуучуудаа тий одоо улс төрийн амьдралд идэвхтэй болгох сонгуулаа өгдөг болгох тий энэ чиглэлд нь одоо бүгдээрээ хамтар шин хөдөлгөөн болгож энэ нийгмийн шин давлгаа үүсгье гэдэг яриа
одоо тохироо болоод тэгээд бид нар бол энийг тодорхой хэмжээнд одоо үйл ажиллагаа болгож ингээд хөдөлгөөнийг зохион байгуулсан. Тэгэхээр хуучнаар бол одоо сэхэтнээс малчин хүртэлх одоо бүхэл нийгмийн олон өнгийн залуучууд нэгдэл ингээд бий болсон. Үүнд орсон анхны сэтгэл юу нэмэр? Тий, яг уу анхны сэтгэл бол би түрүү хэлсэн тий, эхлээд цугласан тэр залуучууд бол одоо нийгэмдээ танигдсан тодорхой ажил мэргэжлийн одоо зам мөрөө хөөгд амжилтанд хүрсэн тий, салбартаа тэргүүлдэг ийм залуучууд байсан. Одоо бид бол ингээд өргөжөөд энэ залуучууд бол өргөжөөд яг тэр үнд зүйлээ хамгаалъя. Энэ парламентын ардчил гэдэг чинь одоо хэцүү байдалд орчлоо. Энэ дээр байгаа улс төрчид чинь одоо дарангуул руу алхамаар одоо явж байна. Бид эрх чөлөөгөө алдах нэ. Маргааш ихэд дарангуулагчтай болчвол бидний үр хүүхэд тий одоо тэр дарангуулагчийн гарын шүүс болох ийм эрсдэл нэгэнд бий болцсон байна. Ингээд гадны улсын энж нөлөөгөөр өөрснийх нь одоо энэ хуучин улс төрчдийн шунал тий эрх мэдэлд шунсан шунал, мөнгөнд шунсан шунал энэ бүх юмнаас болоод одоо ирээдүйдийн дарангуулсан нийгэмд буцаад орох нэ энэ Монгол улс чинь. Тийм учраас бүгдээрээ энэ үнд зүйлээ хамгаалж дуграя гэдэг тийм. Ингээд одоо өргөжөөд бол ёстой улсын авраг малчинч байна. Одоо бүр одоо бидний доод үеийн залуучууд тийм нөгөө Z generation гэдэг тийм тэр одоо үеийн тэр залуучууд ч бас нэгдэж байна. Өшөө одоо олон хүмүүс одоо та нар бол их айтаан зөв харагдж байна тийм. Өмнө нь бол яг тэр 3 дахь хүчин залуучууд мэдлэг боловсролтой сэхэлэх хэсгийнхний нэгдэл бол магадгүй хүн нам одоо ганцаараа ингэж харагдажсэн болвол тий одоо бол нам үл харгалзаад үнд зүйлийн төлөө энэ залуус ингээд нэгдэж гин гэдээ харахаар бид нэр илүү хүчтэй илүү одоо гэгээлэг болж чадж байгаа юм л да. Тэгэхээр энэ хүчин дээр бол одоо олон хүмүүс нэгдъя одоо бүгдээрээ яаж хамтарч энэ хуучин улгайчудаас энэ улс төрчдөөс салах юм бэ? Улс орныхоо ирээдүйг яаж аврах юм бэ гэдэг энэ үзэл санаагаар л одоо нэгдээд байна л да. Шинэ танаа намаас бол одоо бас хэд хэдэн залуучууд байгаа шүү дээ. Гэтэл намын гишүүд дэмжигчдийн зүгээс та бүхэн жир нь яаж хандж байна? Энд бас нэг өөр хөдөлгөөнд бас нэгдчихлээ энэ төр гэхээр. Яг уу энэ хөдөлгөөн бол нам биш. Манай нам бол улс төрийн намынхаа хувьд бодлогын шийдлүүдээ гаргана, тий гишүүд дэмжигчтэйгээ ажиллана. Гишүүд дэмжигчтэйгээ оролцоогоор ингээд институционал хэлбэрээр бол ингээд ажиллаад явна шүү дээ. Энэ уухай хөдөлгөөн бол тэр залуучуудыг сонгуул өгүүлээ. Одоо 18-аас 30 насны залуучуудын 70% сонгуул өгөөгүй 452 мянган сонгогч одоо сонгуул өгөхгүй байгаа учраас бид нар өдийг хүртэл тэр сонгуул өгж байгаа 50-аас 60 насны 70 насны тэр хүмүүсийн сонголтоор буюу ээж аавынхаа эмээ өвгийнхээ сонголтоор энэ улс орноо удирдаад яваад хахаар эргээд өнөөгийн энэ одоо хуучин улс төрчид бүтлгөө одоо хулгай тэ булхайда нефт шингэсэн живцэн энэ хүмүүс эргэж гарч ирээд ингээд одоо улс орныг уламд ороод дээрээс нь мэдлэг чадваргүй одоо улсын хөгжил тогтолцоо яаж ажилддаг вэ гэдгийг тэ энэ шин нийгэм шин тогтолцоо зах зээлийн эдийн засаг яаж ажилддаг вэ гэдгийг ойлгохгүй мэдгүй мэдрэхгүй ийм хүмүүсээр бид нар удирдуулаад ингээ балраад яваад байгаа учраас уухай хөдөлгөөний гол зорилго бол тэр залуучуудаа одоо хөдөлгөөнд оруулж идэвхжүүлж улс төрийн идэвхтэй болгож сонгуульд оролцуулыг нэгдүгээр хоёрдугаар залуучууд бид нар тэр одоо би энэ хашлтанд бид нар бол энэ ах нар гэдэг үгийг хэрэглэх дургүй энэ хуучин улс төрчдийн тий энэ хуучин улс төрчдийн одоо зараал болж юм уу эсвэл эднэрийн одоо тоглолтод орж хоорондоо залуучууд хоорондоо одоо өрсөлдөж одоо үзэлцэж те ингээд эргээд эцсийн бүлэгт эргээд нөгөөдүүлд ашигтай болдог залуучууд одоо залуучууд эргээд улс төрийн шийдвэр гаргах төвшөнд орж ирч чаддаггүй энэ байдлыг засъя гэсэн ийм одоо үндсэн зорилготой учраас энэ дээр бол намын зорилго ухаан хөдөлгөөний зорилго хоёр бол нийлж байгаа. Манай намын өшөө олон залуучууд бас ухаан хөдөлгөөнд нэгдэж орох байх. Тэгээ ухаан хөдөлгөөн чинь дандаа улс төрд нэр дэвшээ тэ одоо их хурлын гишүүн юм уу иргэдийн хурлын төлөөлөгч болё ч юм уу тийм бодолтой хүмүүс биш бас зүгээр энэ үнд зүйлээ хамгаалах энэ ардчил эрхчлөөгээ хамгаалахын тулд өөрийнхөө мэдлэг чадварыг тэ одоо сэтгүүлчвэл сэтгүүл зүйнхэн салбараар тэ хуульчвал хуульчийнхаа мэдлэгээр ингээд өөрийнхөө хүч оролцоогоор ингээд дэмжиж туслаад ингээд оролцоод явъя
гэсэн тийм бас өшөө нам бус тийм олон залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар явхаар бол энэ хоёр институцийн яг ухаан хөдөлгөөн хөдөлмөрийн үндэсний нам хоёрын одоо зам зөрчилдөх юм уу тийм нөхцөл бол үүсэхгүй л гэж бид харж байгаа юм л да. Тэгэхээр уучлаарай миний одоо таны өмнө хэлсэн зүйлтэй одоо миний дараагийн асуултууд бас санаа нь бас давцаж магадгүй. Гэхдээ бүр илүү нарийн тодруулахын тулд асуугаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ та нар ерөөсөө нэгтгэж зангидсан тэр гол үнэт зүйл чинь яг юу? Энийг бол маш цөөхүүгээр хэлвэл. Тий. Бид бол энэ үнэт зүйлээ одоо ингээд суугаад тодорхойлоод гаргаж ирсэн. Тэгэхээр энэ дээр бол бид нар юун дээр нэгж байгааг бол нэгдүгээр хүний эрх хэрэгчлөө. Тий? Эрх хэрэгчлөөтэй байх нь юунаас ч илүү чухал байна. Одоо энэ эрх хэрэгчлөө гэж хязгаарладаг дарангуй ийм тогтолцоороо оруулах гээд засаглалын хэлбэр өөрчлөн ч гэх шиг тий. Одоо тэр шүүхийн хараат ус байдлыг устгаад ажиллаа тий. Тэгээд одоо дээгүүр ер нь бол одоо жишээ нь улс төрийн намын иргэдийн эвлэлд нэгдэх эрхийг хязгаарлах заалтыг үндсэн хуульд оруулчлаа. Гэх мэт ингээд алхмаар энэ одоо бүлэглэл гэх юм уу одоо энэ юу чинь улс төрийн эдийн засгийн хуучин тогтолцооны нөхдөд чинь алхмаар урагшлаад байна. Одоо ямар нөхцөл байдал руу орж ирэх гэхээр өөрснийхөө цүнх баригчид юм уу одоо үе солигдно гэж ярьж байгаа юм л да. Үе солигдохоор энэ намууд одоо үе солигдохоор юу болж байгаа гэхээр нэг үл өөрснийхөө цүнх баригчид юм уу эсвэл одоо үр хөвгтүүдтэй одоо үе залгамжилж энэ эрх мэдэл юмыг дамжуулах чинь шүү дээ. Тэгэхээр алин модноосоо хол ундгүй гэж ярьдаг тийм. Ихэнх хэр алгүй шир алаг хүн шир унган шир алагч гэж ярьдаг тийм. Яг тэр утгаараа эргээд бид нар дахиад 60 жил 70 жил 100 жил энэ бүтлгөө тогтолцоо энэ бүтлгөө хүмүүсийн гараар толгоогоор удирдуулж ингэж явах юм уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энийг л өөрчлөх ёстой болчиход байгаа. Тийм. Тэгэхээр манай залуучуудын улс төрийн идэх мэдлэг оролцоо ер нь таны нүдээр одоо нэг ийм хандлага байна л да. Улс төр нам гэд энэ хүмүүс ийм бүтлгөө муухай байгаад ахаар энэс жигсэн улс төрөөс дайжих гэдэг үзэгдэл одоо улс төрийн шинжилгээ ухаанд бол байдаг тийм ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тэгэхээр тэр муухай юмнаас хол байя. Одоо жишээ нь Instagram да тийм Facebook бол айгүй хар энергитэй гэж ярьж ш. Тэр одоо Z generation-ийнх нь бол тийм Facebook бол хар энергитэй дандаа худлаа мэдээ явдаг. Дээрээс нь дандаа шүүмжлэл хэрүүл тийм юм явдаг. Тэгэхээр тэрэнд орохноо бол Instagram-да эсвэл TikTok-да хөгжилтэй видеого үзээд Instagram-да гоё зураг үзээд ингээд явж яа гэдэг ийм нэг нөхцөл байдал руу оруулаад байна л да. Энэ бол бас дэлхийд даяар явж байгаа хандлага. Гэхдээ бид нар нөгөө энэ залуу үе айгүй дутуу үнэлээд байна. Эднэр чинь маш ухаалаг болсон байна. Юмд нөгөө дандаа арчилсан эрхчлөөтэй үед өсөж төрсэн хүмүүс болохоор асуудалд маш одоо рационал, ухаалаг тэгээд маш одоо прагматик ханддаг болсон байна тийм. Тэгэхээр тэр үеийнхэнд бол бид нар яагаад болохгүй байгаа вэ? Яагаад чи оролцох ёстой вэ гэдэг мессежийг өгөх хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэд нар аяндаа идэвчээд яагаад болохгүй вэ гэдгийг тэрэд бодохгүй яваад байгаа байхгүй. Бид нар бол нөгөө өөрснөө энэ улс төрийн амьдралд ороод нийгмийн амьдралд одоо бас тэднээс удаан жил явхаар болохгүй байгаа юмтай одоо хан мөргөж үзэж гин янз бүрийн дарга одоо юунуудын тий эрх мэдэлтнүүдийн одоо зодуур гэдээ би хашлтанд хэлж ирдэ. Тэрэнд одоо ороод ингээд хохирч үзэж гин тий. Ийм болохоор дээрэс нь бид нар одоо энэ ухаан хөдөлгөөнд байгаа залуучууд бол дийлэнх нь гадаадад одоо сурч боловсрсан. Тэгэхээр гадаадад сурч боловсрсан хүнд ямар давуу тал гэдэг вэ? Харьцуулж хардаг тий. Тэр тогтолцоонд бол одоо энэ улс төрчид ингээд туршлага судалж ийн гэж явдаг ш. 7 хоног очиод зочдуудад арх уужгаад ирэхэд бол тэр хүн бол тэр тогтолцоо яаж ажилдаг, ямар зохицуулттай, яагаад энэ ингээд улс орон чинь хөгжөөд сайхан байгаад гэдгийг харж мэдрэхгүй. Тэнд сургуульд сураад хоолыг нэдээд хуулийн дагаад тэгээд явсан хүмүүс бол энэ тогтолцоо чинь энэ хөгжилтэй улсуудын тогтолцоо чинь яаж ажилддаг юм бэ? Яагаад ийм сайхан болоод ингээд ийм найртай ингээд ас жаргалтай амьдарч болоод байгаа юм бэ гэдгийг хараад эргүүлээд эх орондоо ирээд эх орныхоо амьдрал нөхцөлийг харахаар энэ харьцуулсан харуулц гэдэг чинь бид нарт маш их юм өгж байгаа. Тэгэхээр бид нар тэр харсан мэдсэн ойлгосон юм энэ залуучуудаа ингээд болохгүй байгаа юм шүү дээ. Тийм учраас та нар өнөөдөр одоо харьцангуй асуудал багтаа ингээд яваад байгаа бит боловч маргааш чиний толгой дээр бидний одоо үрж байгаа зовлон эсвэл бидний үрж байгаагаас илүү хүнд зовлон ирэх тэр нөхцөл байна шүү дээ гэдэг тэр ойлголтыг өгье гэж бодож байгаа.
Тэгэх юм бол энэ залуучууд бол сэтгэлгээний хувьд боловсролын хувьд ч манай залуучууд бол мундаг болсон байна. Тэгэхээр энэ бол боломжтой гэж харж байгаа учраас бид нэгдэж одоо энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр яг энэ одоогийн манай энэ улс төрчид бол өөрсдийнхөө бохир үйлдэл тэр бохир одоо улс төрөөр өнөө үеийн залуусыг бол өөрсдөөсөө үргээсэлснээр одоо өөрсдийн замыг бас нэг засаж ийн гэсэн нэг тийм зүйл ажиглагдаад байна л да. Тэгэхээр ууха нам бусчудаас гаднаас хэд хэд намын залуус бас байгаа шүү дээ тий. Бие биенээ хурцаар шүүмжилдэг одоо тэр намын залуучууд яг бие биетэйгээ тулаад уулзсан чинь ямархан мэдрэмж төрөв. Тий, тэр бас их сайн яг уу өмнө нь бол одоо тэр намын хүн, тэр намын бодлого ярьж байгаа гэдэг утгаар нэгнээ хараад тий. Тэгээд тэр өнцгөөс нь шүүмжилдэг ч юм уу нөгөө хүн чинь ч гэсэн мэдээж нэг тодорхой тогтолцоон дотор явж байгаа учраас тэр институцаа хамгаалах тий өөрийнхөө тэр юугаа хамгаалах байдлаар ханддаг ч юм уу. Одоо зарим нь бол сошиалоор бараг чи бидэд тулаад нэлээд модалцсан нөхдөд тэр тэнд орж ирээд тэгсэн хэрнээ цаана нөгөө нэг цаад сэтгэлдээ бол битэр чи үнд зүйл нэгтэй уг нь ингэх шаардлагагүй хүмүүс юм байгаа штэ гэдэг сэтгэл нь байгаад байдаг. Тэгээд уулзаад яриагаар бол тэр бүх юм хаяад за тэр өмнө чи бидний муудалжсэн тэр юмнууд л яа. Тэгээд хамгийн гол нь намуудаас орж ирж байгаа манай уухаараа орж ирж байгаа залуучууд нь бол үнэхээр нөгөө намайг байлчгаа муухай юм байна тий. Энэ бол одоо бүтэхгүй нэ. Энийг одоо зас залруулах шаардлагатай байна гэд тэр одоо хуучин улс төрчдийг үнэхээр бас жигшсэн тийм залуучууд тий. Тэд нартайгаа одоо ямар ч байсан энэ өөрийнхөө одоо намыг үзэл бодлыг хамгаалж тэмцэнэ одоо тэмцэж байсан тийм одоо идэвхтэй залуучууд орж ирээд байгаа. Тэгээд бид нар уулзаад ярихаараа бол яг нөгөө үнд зүйлээ яриад тий яг нөгөө харах долгион харах харуулц одоо мэдрэх долгион ижил байгаа байхгүй. Тэр тийм болохоор тэрэн дээр бол мэдээж үзэл бодлын зөрүү байгаа. Зарим нь бол эдийн засаг одоо чөлөөт либерал байдлаар хөгжих ёстой ч гэдэг юм уу тий. Манай намын хувьд бол социал демократ үзэл баримталтай нам. Тэгэхээр бол одоо нийгэм бол ядарсан хэсгээ бол хаяад цаашаа явчихдгүү тий. Тэднэрийгээ бас тодорхой хэмжээнд хамт аваад явдаг хүчтэй чадaltaй наачаага хуваагаад үрдэг ийм нөхцөл байх ёстой гэдэг. Тиймэрхүү үзэл бодлын зөрүүнүүд бол байгаа. Гэхдээ тэрний дээгүүр байгаа том эрх ашиг нь болохоор эрх хэрэгчлөөтэй байж аж бидний тэр дараагийн баруун талаар нь явах уу зүүн талаар нь явах уу гэдэг асуудал шийдэгдэх юм байна. Тэ? Тэрний өмнө бид нар арчилтай байж аж тэр дараагийн асуудлууд яригдах юм байна. Хамгийн ихэнд Монгол улс тусгаар улс байж аж тэр дараагийн асуудлууд яригдах юм байна. Энэ дээрээ бид нар ойлголцоод ингээд нэгдэж болж байгаа байхгүй. Тэгэхээр уухай хөдөлгөөний нэгдэж байгаа тэр төвшин бол яг л ийм том үнд зүйлүүдээр л хязгаарлагдж байгаа. Мэдээж дараа нь намаараа бид нар чинь одоо сонгуульд орж нэр дэвших хүмүүс нь бол мэдээж намынхаа бодлого ус төрийг яриад явна тий. Тэгээд явхад бол мэдээж үзэл бодлын зөрүүнүүд гарна. Яг тодорхой асуудлууд дээр шийдлүүд нь өөр байна. Тэр бол асуудал биш. Тэрний наан бидний нэгдэх шалтгаан бол энэ том эрх ашиг тусгаар тогтнол парламентын арчил, хүний эрх хэрэгчлөө, эрх зүйн төр, хариуцлага. Монголд бол өнөөдөр хариуцлагагүй зууд болчиход байна. Энэ хариуцлагагүй зууд болохоор хүмүүс хүчтэй гар хэрэгтэй гэдэг байхгүй хүчтэй гар хэн нэг хүчтэй удирдаг ч гэдэг. Гэтэл монголчууд яг үнэндээ хүчтэй гар дарангуй нийгэм хүсэхгүй байгаа. Монголчууд юу хүсэж байгааг бол хариуцлага дэг журам хүсэж байгаа байхгүй. Хариуцлага дэг журмыг бид нар яаж тогтоож болох вэ гэвэл эрх зүйн төрийг тогтоогоод хууль ёс хэрэгждэг болоод шударга ёс тогтохоор энэ хариуцлагын тогтолцоо аяндаа бүрдээд байна. Тэр үед монголчууд хөл хөсөр газар ингээд сайхан жаргалтай амьдрах боломж бүрдэнэ. Тийм учраас монголчуудын энэ жинхэнэ ор хөслийг бид нар бас зөв хэлж өгөх хэрэгтэй байхгүй. Орос шиг ч юм уу, Казахстан шиг ч юм уу тий бас зарим нь Сингапур ч гэж ярьдаг. Тийм дарангуйлагчтай байхыг хүсэж гин үү? Эсвэл зүгээр дэг журамтай байхыг хүсэж гин үү? Энийгээ бид нар ялгаа салгаа ойлгочих юм бол бидний ярьж байгаа тэр үнд зүйл эрх зүйн төрийг төлөвшүүлье. Хариуцлагын тогтолцоог бий болгоё тий. Дээрээсээ доошоогоо хүртэл хариуцлагатай байя гэдэг энэ одоо үзэл санааг бол ойлгоод дэмжиж явах нь бол мадаггүй гэж л бодож байгаа. Энэ хүчтэй гар гэснээс танаа намын зүгээс гаргасан ерөнхийлөгчийн импичментийн асуудал ер нь юу болсон бэ? Тий. Бид нар бол энэ дээр
мэдээж энэ батлага гэдэг хувь хүнд бол хандж байгаа асуудал биш. Энэ ерөнхийлөгчийн институт гэдэг чинь өөрөө энэ үндсэн хууль заацнаар улсын эв нэгдлийг, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч энэ улсыг одоо олон намд хуваагдаад ингээд маргалдаж мэтгэлцэж бодлогын шийдлээ гаргаж байгаа энэ нөхцөлд нь тодорхой том эрхшигтэр нь одоо нэгтгэж те эвлэлдүүлж явах хэвээр ийм институт байдал дандаа хаглан ботрогдаг одоо 30 гэрвэл 3 хэсэгтэй компани те гадаадын гар хөл одоо те эсвэл хужаагийн эрлиз гэд ингээд дандаа хаглан ботрогдаг. Энэ бол цаана нөгөө нэг хуваагаад захир эсвэл хагаралдуулаад захир гэдэг тийм л сэтгэлгээ, тийм л үйл ажиллагаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр үндсэн хууль дээр гараа тавиад би энэ үндсэн хуулийг дээдлэн сахина гэд тангараг өргөцсөн Монгол улсын ерөнхийлөгч Монголын ард түмний итгэлийг аваад сонгогдсон энэ хүн ийм үйл ажиллагаа явуулаад байгаа нь бол маш одоо буруу. Тэгээ энэ институцийг өөрийг нь муухай харагдуулаад энэ институцийг өөрийг нь устгаад байгаа байхгүй. Ерөнхийлөгчийн институц гэдэг маш чухал институц. Тийм учраас бид нар бол маш олон удаагийн үйлдэлийн одоо ийм асуудлуудын бол дугаа өнгөрөөсөн. Одоо бол болио энэ парламентын арчлалаа үндсэн хуульд ёсоо тий энийг хамгаалж дуурдаг ийм хүмүүс байгаа шүү гэдгийг одоо илэрхийлж үндсэндээ хандж байгаа. Харамсалтай нь үндсэн хуулийн цэц бол бас тийм шударга ажилдаг институт биш байгаад байна л да. Миний нь бол бас Монголын үндсэн хуульд байгаа эрх мэдлийн хуваарлтын бас нэг алдаа юм байна. Тийм ээ. Тэгэхээр бас нэмэлт асуухад бас үндсэн хуулийн цэц маань бас цэцэн байж чадж гэнэ үү гэдэгтэр та бас. Тийм үнэхээр энэ үндсэн хуулийн цэцийг бол цэц бол маш чухал институт. Энэ бол дэлхийн 2 дугаар дайны дараа нөгөө Гитлерийн дарангуул гарч ирээд дэлхийн 2 дугаар дайныг өдөөгөө тий. Тэгэд Герман улс үнс нурм болтлоо одоо шатчаад дайны хөлд нэрвэгдчихэд тэгээд дараа нь үндсэн хуулиа хийхдээ бодож гаргаж ирсэн шин одоо институт байхгүй төрийн одоо хөгжлийн нэг шин шат юм байна. Энүүгээр яаж нэхэр хууль бол хууль гэд Гитлер гараад ирсэн байхгүй. Хууль бол хуулийг хэрэгжүүлэх ёстой гэд хууль ямар одоо хүний эрхийг зөрчөөгүй ямар ах нь хамаагүй ингээд Гитлерийн дарангуул үүссэн учраас хууль бол хууль биш. Хууль бол үндсэн хуулийн хүрээнд байх ёстой байна. Тэрийг нь хяндаг ийм байгууллага байх ёстой байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч буй парламентыг үндсэн хуулийнхаа хүрээнд оруулж шахдаг ийм институт зайлшгүй шаардлагатай байна гэд үүссэн. Одоо Австри, Германд анх үүссэн ийм институт. Одоо бол энэ дэлхийн олон улсад ингээд одоо жишг болоод ингээд үүсээд явж байна. Тэгээд гэтэл манай үндсэн хуульд бол энэ институцийг энэ шүүхийн одоо статустай энэ байгууллагыг улс төрчдийн байгууллага болгоод хувиргацсан. Энэ бол тэр үндсэн хуульд байсан заалтаас болж байгаа. Тэр заалт нь юу гэдэг заалт гэвэл хууль зүйн болон улс төрийн өндөр мөрчлөг. Уг нь бол хоёр шалгуур хоёулаа хангагдах ёстой байтал тий хуульч байх ёстой, дээрэс нь улс төрийн туршлага мэдлэгтэй байх ёстой гэдэг байтал аль нэг нь байна гэд баахан одоо огцорсон улс төрчдийг үндсэн хуулийн цэцгийн гишүүн болгоод нөгөөдөл нь эргээд намынхаа эрх ашгийг нөгөө намын нөхдийнхөө эрх ашгийг хуучин улс төрийн хүрээлэл найзуудын эрх ашгийг хамгаалдаг ийм байдал руу ороод энэ институт ингээд нэлээд одоо асуудалтай болчиход байгаа. Тэгээд ийм асуудалтай болохоос гадна нөгөө дахин томилогддог 2 удаа томилогддог болохоор дахиад томилогдохын тулд эхний бүрийн эрхийнхээ хугацаанд нөгөө нэр дэвшүүлдэг байгууллага юм уу улс төрчийнхөө нөлөөнд ордог тэрнийхээ төлөө дуурдаг ийм нөхцөл байдал руу орсон. Ингээд одоо энэ үндсэн хуулийн цэц гэдэг уг нь одоо парламентад ясна парламентын арчил маш чухал энэ институцийг ингээд нэр хүндийн унгаад үйл ажиллагаанаас ингээд доголдоод ийм байдалтай болчиход байна л да. Тэгээд одоо бидний одоо гаргасан ерөнхийлөгчийн үндсэн хууль зөрчсөн хэсэг тухай мэдээллийг нэг гишүүн үүсэхгүйгээд одоо буцаасан. Хэрэг үүсэхгүй үндсэн хуулийн маргаан үүсэхгүйгээд тэгээд бид нар дахиад баг суудлын уралдаанд нь хандсан. Одоо яг бүх юунууд ингэж явдаг байхгүй. Баг суудлын уралдаанд хандангууд нөгөөдөл чинь хилцэхгүй яг гацаагаа хайчдаг. Одоо тэр олон асуудлууд ингээд баг суудлын нэг гишүүн хэрэг үүсэхгүй гингүүд буцаагаад баг суудлыг гомдол гаргахаар нь тэгээд баг суудлын уралдаанд дээр процессын хугацаа зааж өгöd байхгүй. Тэдний хугацаанд шийднэ гэсэн хугацаа зааж өгөх болохоор ингээд дараад жил хэдэн жил болгочдөг. Шийдэхээ болохоор одоо чинь амнаач шиг тийм ийм захиалгатай ч гэдэг юм уу ийм асуудлуудыг болохоор 7 хоногийн дотор шийдээд явждаг. Тэр сонгуулийн 16 оны сонгуулийн өмнө те 15 оны 4 сард 16 оны 4 сард тэр одоо юу шууд байх гэдгийг хэдхэн хоногийн дотор ингээд шийдээд ингээд явцсан байх жишээтэй те. Захиалгатай юм болохоор ингээд шийдчихдэг. Инхээр бол үндсэн хуулийн цэцийн хараат бие даасан байдал те үндсэн хуулийн гишүүдийн хараат ус байдал тэгээд энэ юунд бол одоо
үндсэн хуулийг зөв тайлбарлаж зөв хэрэгжилж байгаа гэдэгт нь итгэхэд бол маш хэцүү болчиход байгаа юм. Тэгэхээр одоо бидний гаргасан тэр гомдол бол одоо ингээд магадгүй хэдэн жил чинь дарагдал байж ах юм шиг байна л да. Бид нар бол гэхдээ энийг шаардна. Одоо энэ асуудлыг шийдэж өгөө гэдгийг бол хөдөлмөрийн үндэсний намын залуучууд бид нар бол Монгол Улсын иргэнийхээ хувьд гомдол гаргасан. Тэгээд бид нар Монгол Улсын иргэнийхээ хувьд нэг шаардаж цаашаа бол явна. Тэгэхээр сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Энэ дотор улс төрийн нам болвол сонгуулийн одоо насны иргэдийн 1% тэнцэх хэмжээний хүмүүсийн дэмжлэгийг авсан байх ёстой гэсэн. Танай намын хувьд бол энэ шаардлагыг биелүүлж чадж байна. Зарим намуудын хувьд бол бас хоорондоо ингээд нэгдэх процесс ер нь явагдаад эхэлчихлээ шүү дээ. Танай намд бас өөр намтай нэгдэх эвсэх тийм бодлоо. За энэ бол за эхний ээлжинд бол манай намын хувьд бол тэр 20,000 заавал асуудал биш ээ. Одоо 20,000 гарын үсэг цуглуулж болох байх. Хоёрдугаарт манай нам бол одоо аль нэг намтай нэгдэж 20,000 хүрэхийн тулд юм уу те хэн хамаагүй хүнтэй очиж нэгдээ гэдэг ийм юм бол байхгүй. Энэ бол яригдаагүй манай намын төвшөнд. Тэгэхээр бид нар бол энэ асуудлыг юу гэж харж байгаа нэхэр энэ бид нар яах нь хамаагүй. Бид нар яах нь хамаагүй. Хамгийн гол нь Монголын ардчлал Монголын ирээдүй энүүгээр ингээд зогсчлоо, устчлаа. Өөрөөр хэлбэл одоо 20,000 гишүүнтэй байна гэдэг ингээд нам байгуулах шалгуурыг хит ингээд өндөрсөгчгөр ардчил чинь угаасаа олон ургалж үзэлтээр тогтож явдаг. Ард түмэнд сонголт нь байх хэрэгтэй тийм. А, Б, С намууд тийм энэ А, Б, В намнаас алийг нь сонгохыг гэдэг энэ сонголт нь ард түмэнд байх хэрэгтэй байхгүй. Тийм учраас олон ургалж үзлийг дэмжиж, олон ургалж үзэлтэй байж арчил ажиллана. Ингэчхээр бол олон ургалж үзэл устчих байгаа. Иргэдийн эвлэлтэд нэгдэх хэрэгжихгүй нөхцөлд бол энэ улс арчилсан улс биш. Тэгэхээр энэ үндсэн хуулийг хилцэж батлуулсан нөхдүүд бол тэгж яриад байгаа юм л та. Энэ нөгөө нэг засгийн газрын нөгөө кабинетийн зарчмыг оруулахын тулд ч гэдэг юм уу эсвэл шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо асуудлыг оруулахын тулд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлан энэ заалтаа оруулахын тулд бид нар одоо энүүгээр энийг барьцаанд нөхчлөө ухааны юм яриад байгаа байхгүй. Гэтэл юу барьцаанд тавиад юу хожоод байгаа. Хэрвээ арчил байхгүй, иргэд сонгож чадахгүй, эвлэлд нь нэгдэж чадахгүй, тий? Иргэдэд сонголтын хувилбар, бодлогын хувилбар байхгүй байх юм бол дараа нь тэр бүрдсэн төр чинь төрийн эрх мэдлээ хичнээн хуваарлсан байгаад яах юм. Ямар ч хэрэггүй. Тэгтээ тэрвэл нэг юм уу хоёр нам тэр асуудлыг шийдэж явах хэвээр, тий? Тэр хоёр л төр барьж явах хэвээр бол одоо энэ манан гэдэг юм уу, тий? Энэ нам л төр барьж явах хэвээр бол сонгуул явуулж яах. Тэр төрийн эрх мэдэл хуваарлагдсан байх ямар хэрэгтэй. Хуваарлагдсан байна гэдэг чинь сөрөг хүчнэн хямдаг, тий? Бодлогын өрсөлдөөн явагдах, парламентад хилцүүлэг явагдах, ингэж арчил ажилдаг эрхцүүд төртэй төрийн эрх мэдэл хуваарлсан байна гэдэг чинь арчилсан байхын нэг үндсэн элемент тийм. Тэгэхээр хамгийн уг суурьа устгаж хайчаад дараа нь одоо бид нар амжилтанд хүрчлээ гэж яриад байгаа нь бол утгагүй байхгүй. Тийм учраас энэ бол нэгдүгээр үндсэн хуульд байж болохгүй заалт, хоёрдугаарт иргэдийн эвлэлтэд нэгдэх эрхийг ийм муухагаар хязгаарлаж байгаа энэ дарангуулагчдын алхам бол Монгол улсын ирээдүйг, Монголын арчлалыг устгаж байгаа. Монгол улсын ирээдүйг устгаж ийн гэдээ би их сөрхий юм яриад том юм яриад байгаа шиг бодмогдв. Монголын тусгаар тогтнолын баталгаа бол парламентын ардчлал байхгүй. Арчилсан байх хэвээр парламентын засаглалтай байх хэвээр. Ингэжээж бид нар энэ хоёр хэд гүрний дунд өдөө хүртэл оршин тогтнож ирсэн. 90 оноос хойш. Тэгэхээр өмнө нь бол Оросын хараат вассал улс байсан шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хоёр хэд гүрний дунд ингэж харьцангуй эрхчлөөтэй өнөөдөр арчлалаар ингээд хагас арчилсан ч гэсэн 30 жил ингээд явцсан энэ нийтийн үр дүн гол одоо шалтгаан нь бид нар парламентын арчилалтай байсан учраас тэгэхээр парламентын арчил чинь улс төрийн намуудаар дамжиж хэрэгждэг олон ургалж үзэлтээр тулгуурлаж хэрэгждэг ийм тогтолцоо. Тэгэхээр энэ нь байхгүй болчоор үндсэндээ Монгол улсын тусгаар тогтнол эрсдэлд орчлоо гэж хэлээд байгаа. Тэрүүгээрээ тэр утгаараа би Монголын ирээдүй эрсдэлд орчлоо гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яавч байж болохгүй маш бурангуй заалт. Энийг бол үндсэн хуулиас ямар ч байсан авч хаях хэрэгтэй. Иргэдийнхээ эвлэлтэд нэгдэх эрх, иргэд өөрсдөө одоо энэ эвлэлтэд нэгдэх эрхийн төлөө дуурах хэрэгтэй. Энэ алхамаар дарангуулагч болох гэж зүтгээд байгаа энэ нөхдүүдийг хэмжээ хязгаартна, байранд нь тавих хэрэгтэй. Энэний төлөө тэмцэх хэрэгтэй л гэж боддог. Бас хуульчныхаа хувьд та энэ саяын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн олз ба гарцын талаар.
тийм дэвшилттэй заалтууд байгаа. Жишээ нь засгийн газрыг харьцангуй доктортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Кабинетийн гишүүдийг одоо ерөнхий сайд өөрөө мэдэж бүрдүүлдэг болсон. Орон нутгийн засаг захиргаа нутаг засгийн нэгжийн зохицуулалтын дээр бас тодорхой дэвшилттэй заалтууд орсон. Гэх мэтлэн дэвшилттэй юмнууд бол байгаа. Дэвшилттэйгээс нөгөө талд нь би сая хэлсэн тийм алдж байгаа юм маань дэндүү том байна. Одоо жишээлбэл тэр юу байна? Баялагын заалт нь тий. Тэр заалтыг бол манай одоо энэ баталсан улс төрчид бол их хайтайхан тайлбарлаа тий. Энэ бол өрөөгөөж гэдэг чинь шал өөр юм байгаа ингээд тайлбарлаа. Тэдний тайлбарлах бол ямар ч хамаагүй байхгүй. Тэд нар юу гэж тайлбарлах нь хамаагүй. Хамгийн гол нь нөгөө өстой нөгөө туулын мөсийг долоогшихж олсон гэдэг шиг тэр олсон хөрөнгөө оруулах гэж байгаа хөрөнгө оруулагч чинь юу гэж бодох вэ? Хамгийн эхлээл үндсэн хуулийн уншаал энэ ойлгомжгүй ядахтаал 2 утгатай заалт байна эрсдэлтэй юм байна гэдэг. Ингээд хөрөнгө оруулах боломжгүй болох байхгүй. Энэ хөрөнгө оруулалтыг ингээд гацаачиж байгаа. Дээрээс нь иргэдийн эвлэлд нэгтгэх хэрэгшлэг зогсоочж байгаа. Дээрээс нь засгийн газрыг харин ч докторгүй болгох нөхцөл бүрдүүлчихэж байгаа. Өөрөөр хэлбэл уг нь бол засгийн газар парламентад шахалт үзүүлдэг нэг зохицуулт орсон байхгүй. Гэхдээ тэр зохицуулт нь бол нөгөө ерөнхий сайд надад итгэл үзүүлж ийн үзүүлэхгүй байна гэдгийг асуудаг тэр зохицуулт. Гэтэл тэр чинь итгэл үзүүлэхгүй парламент итгэл үзүүлэхгүй гिचх юм бол ерөнхий сайд эн чинь олонхгүй парламент бүрдсэн байж тээ. Засгийн газар дэмжих олонхгүй ийм парламент бүрдсэн байна. Тийм учраас тараагаад бүрэн эрхтэн болсон ард түмэнд нь шийдэх эрхийг нөгөөд дахиад шинэ парламент бүрдүүлээд ингээд цаашаагаа явъя бүгдээрээ гэд ерөнхийлөгчд хандаад ерөнхийлөгч парламентыг тараадаг ийм механизм дэлхийн одоо парламентын арчилтаа улсуудад байдаг байхгүй. Энэ зохицуулалт энэ механизмыг ерөнхий сайд итгэл үзүүлж гинэ гэдээ асуугаад оронгууд нь үзүүлэхгүй байна гэчингүүд ерөнхий сайд өөрөө огцорчдөг. Тэгээд засгийн газар нь байхгүй болчдөг. Тэгээд 30 хоногийн дотор дахиад шинэ ерөнхий сайд томилоод цаашаа явцдаг. Ийм буруу зохицуулалт руу оруулчихж байгаа. Тэгэхээр энэ бол эргүүлээд харин ч засгийн газрыг нэг нэг эрх мэдэл өгöd байгаа юм шиг боловч нөгөө талдаа байнга огцорж яадаг маш докторгүй. Тэгээ ерөнхий сайд нь л огцорвол огцорох гээд байгаа шүү дээ. Тийм болгоч. Тийм одоо байдал руу бас оруулж байна. Тэгэхээр энэ дийлэнхийн зохицуултууд бол зорилгодоо хүрэхгүй тий зорилгодоо хүрэхгүй дээрэс нь хоосон тэгээд арчил эрхцүүд төр Монголын тусгаар тогтнолд эрсдэл учруулсан ийм одоо үндсэн хуулийн өөрчлөлт болчлоо гэж би бол одоо маш шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгэхээр уухай хөдөлгөөнийхөө асуулт руу эргээд орё. Ер нь энэ уухай хөдөлгөөнд орё гэвэл ер нь жишээ нь би хэд одоо ямар шалгуурыг одоо хангасан байх хэвээр. Уухай хөдөлгөөнд бол дэмжигчээр бол хэн бүхэн оролцож болно. Энэ бол одоо тэгээ дэмжих хэлбэр нь ч бас ямар ч хэлбэртэй байж болно. Энд бол бүгдэд нээлттэй. Яг уухай хөдөлгөөнд ингээд ороод одоо юу яая? Улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулъя тий. Одоо уухай хөдөлгөөний нүүр царай болоод явъя гэж байгаа тэр залуусаа бол бид нар тодорхой шалгуур тавьж одоо сонгож байгаа. Тэр нь бол юу гэхээр хулгай хийгээгүй байя, худлаа ярьдаггүй байя, өндөр ёс суртахуунтай байя. Дээрээс нь бидний түрүүний ярьсан тэр үнд зүйлүүдийг үнд зүйл гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрдөг тий. Энд итгэл үнэмшилтэй. Энийний төлөө одоо тэмцэх дуурах ийм зүрх зоригтой ийм хүмүүс байя гэж байгаа. Тэгэхээр энийг бол одоо манай хөдөлгөөн дотор бол хүлээж авдаг тийм одоо ийм илүү одоо доторх төвшний одоо гишүүн болгож гэдэг юм уу тий. Эсвэл одоо идэвхтэй дэмжигч болгож хүлээж авдаг тийм нэг одоо бас шалгуурын систем одоо юу үйл явц байгаа л да. Бидний одоо зохиосон. Тэгээд тэрүүгээр ороод эхлээд манай дээр зохион байгуулагч сайн баяртай холбогдоод тэгээд манай сайн баяр бол цааш нь одоо уухай хөдөлгөөнийхөө залуучуудад бас танилцуулаад тий ийм нэг одоо дэвшилттэй үзэлтэй ийм сайхан залуу гэдэг бид нартай нэгдий гэж байна. Ийм байдлаар одоо хүч оролцоогоо оруулаад тий энэ муу мухагийн эсрэг ингээ хамт явъя гэж ингээд танилцуулаад тэгээд одоо тэрийг нь одоо шийдээд ингээд явдаг. Бас нэг тийм давхар нэг тийм юу байгаа. Эн чинь бас ингэж хамгаалалтаа байхгүй бол манай энэ улс төрчид чинь аливаа муу арганд маш сайн гарсан тий. Манай хөдөлмөрийн үндэсний намыг жишээ нь 2016 оны сонгуулийн өмнө
янз бүрийн одоо хүмүүс шургалуулж явуулж байгаад одоо бас сонгуульд оруулахгүй болгох ийм маш хэцүү байдалд оруулж ирсэн тийм. Ийм одоо гашуун туршлагууд бол манай улс төрийн амьдралд байдаг учраас ухаан хөдөлгөөнийхний зүгээс ч бас ийм жоохон болгоомжтой хандаж тодорхой шалгууртайгаар тий үнэхээр дэвшилттэй үзэлтэй саяын одоо энэ үнд зүйлүүдийг хүлээн зөвшөөрж байгаа энэ хүмүүсээ авч одоо цаашдаа ингэж явъя гэдэг ийм бас одоо яриа тохиротой байгаа. Саяын ярин дээрээс үзлээд асуухад бас танаа намд ч гэсэн бас тохиолж ирсэн зүйлүүд байдаг шүү дээ тий. Үүнтэй адилхан бас энэ хөдөлгөөний ард хэн байгаа вэ гэсэн таамгууд бол маш их явж байна л дээ энэ тал дээр. Тий. Энэ хардталтууд бол хардталт гэх юм уу эсвэл энэ зүгээр нөгөө нэг сошиалар зориуд одоо гутаан мутахын тулд явуулдаг одоо хэвлэл мэдээлэлээр явуулдаг энэ эрх мэдлэгтнүүд чинь бол мөнгөтэй бүтэцтэй тий маш хүчтэй байна шүү дээ. Бид нар чинь бол олон тэрбумын хөрөнгө идсэн олон тэрбумын хөрөнгө идэнэ гэдээ бодож байгаа. Тэр хүмүүс чинь бол магадгүй хүн алхад ч бэлэн ийм хүмүүстэй бид нар тулгаж шүү дээ залуучууд тий. Бид нар бол өөрснөө хичээж зүтгээд явж сураад тий бор амьдралаа ингээд одоо нэг босгоцсон одоо бол үр хүүхдийн төлөө ирээдүйн төлөө тий улс орныхоо сайн сайхны төлөө өөрснөө амар тайван амьдрахын төлөө одоо улс төрийн амьдралд идэвхтэй оролцоод ингээд одоо бас дуу хоолой гаргаад явъя гэдэг ийм байдлаар нэгж байгаа залуучууд шүү дээ. Тийм учраас бид нар бол ийм одоо харлуулах гэсэн ийм оролдлогоодыг бол ямар ч байсан одоо сулруулж тий тодорхой тайлбар өгдөг юм уу тий эсвэл энийг одоо эсвэл тоохгүй хайдаг ч юм уу тий ингээд ерөөс урагшаа хараад уухалаад ингээд цаашгаа ингээд явах ийм бодолтой байгаа гэж би одоо ойлгож байгаа. Тэгэхээр мэдээж бид нар ч одоо дийлэнх нь 40 орчим насны 40-оос тий 40 орчим насны ийм залуучууд байгаа. Тэгээ бид нар чинь өдөө хүртэл одоо тодорхой ажил мэргэжил хийгээд карьер хийгээд явж хаад чинь Монголын нийгэм чинь одоо ямар төржсөн тий Монголын эдийн засаг чинь ямар төржсөн ямар одоо юутай нийгэм блэ тий. Тийм учраас мэдээж тодорхой хэмжээнд төрийн ажил хийдэг юм уу эсвэл хувийн бизнес хийсэн ч гэсэн тодорхой хүмүүстэй хамтарсан ажилласан тийм юмнууд байгаа. Тэгээ тэрүүгээр нь холбож ингэж яах нь бол угаасаа утгагүй. Манай залуучууд ч гэсэн одоо тэр юуг нь одоо тэр одоо хардсан сэтгэл гэдэг юм уу тий тэр харлуулж байгаа юмыг бол хүчгүй болгох тэрийг одоо худлаа гэдгийг нотлох тийм одоо үйлдэлүүд тийм нөхцөл байдлуудыг бол бид нар одоо үйл ажиллагаагаараа үйлдэлээр харуулна тий бид нар мэдээж аль ч хулгайчтай нэвлэрэхгүй аль ч хуучин улс төрчтэй бол улс төрчтэйг бол хүлээн зөвшөөрөхгүй тэднийг бодит төр зургийг нийтэд гаргаж тавина өөрснийхөө мэдж байгаа төвшөндөө бүх мэдээллүүдийг түмэнд түгээн тий тэгээд ирэхээр бол аяндаа ойлгогдно үнэхээр одоо нэг хэн нэг хүний цүнх барьдаг нөхдүүд байж юу эсвэл үнэхээр өөрийгөө хүндэлдэг тий өөртөө ихтэй ийм шин үеийн залуучууд байна уу гэдэг бол аяндаа харагдана гэж бодож байгаа. Тэгэхээр эцэст нас хад танаа намыг анх байгуулгаж яхад би бол одоо тэр жагсаал цуглаан бас хурал энтрийг бол сурвалжлаа явж хад бол бас үнэхээр хүчрхэг тийм 3 дахь хүчин гарч ирж байгаа мэнэ гэж бол харсан. Гэвч удалгүй бол нам дотор бол өстой бужигнаа үсчихсэн шүү дээ тий одоо танаа намын анхны дарга байсан хүн бол одоо яг хаана гэдэг нь үнэхээр мэдэхгүй байна. Дараагийн одоо дарга нь өөр нэг намын бас дид дарга юу хийгээл явж явах жишээ нь тий. Ер нь бол баг төрөлөлгөд дотор энтчих шахсан шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдал өнөөдөр бол ингээд нөхцөл байдлыг харахад бол бас нэлээд дархлаас ууссан юм шиг харагдаж байна л да. Үнэхээр тэгсэн. Би бас одоо энийг хэдийгээр намын гишүүн болоогүй байсан ч гэсэн одоо энэ бид нар чинь анх Монгол хүн хөгжил гэж клуб гэж яваад сүүлдээ Монгол зорилго клуб гэдэг хөдөлгөөн болоод тэгээд сүүлдээ нам болоод ингээд өргөжөөд явсан шүү дээ. Бидний анх цугласан бол яг одоо бас л шилдэг Монголын шилдэг залуучууд сэтгэлийн дуудлагаар бид нар өглөө болгон 7 цагт уулзаад одоо нэг цагийн хугацаанд одоо ингээд ажил улс орны тухай яриад тэгээд бүгдээр ажилдаа яваад ингэж эхэлж исэн байхгүй. Тэгээд тэнд бол үнэхээр органик нэгдэл буюу яг жам ясаараа цуглаж исэн ийм залуучуудын нэгдлээс. Тэгээд сүүлдээ бид нар ингээд улс төрийн нам болоод ингээд явхад бол бид нарт нэг улс төрийн туршлага тодорхой бас туршлага дутсан. Бид нар бол
дүрм журм гаргачаад одоо яг одоо ном ёсоор явна гэж бодсон байхгүй. Тэгтэл чин энэ гадаа хууч мухаа улс төрчид чинь бол дүрм журм ёс суртахуун гэсэн ямар ч тийм одоо ойлголт байхгүй, бүр өсч байхгүй тийм нөхдүүд байдгийн байна л д. Тэгээд нөгөөдөл чинь ямар ч дүрмгүй тий ямар ч дүрмгүй зөвхөн хувийн эрх ашиг, зөвхөн нөгөө том нам том бүлэглэлийн төлөө ингээд ажиллаад ирэхээр бид нар бол тэнд одоо өөрснөө дүрм журмаараа явж байгаа гэж бодож идэл дүрм журм нь ажиллахгүй хууль шүүхэнч бидний эсрэг ажиллаад ингээд эхлэхээр бид нар бол аргагүй байдалд орсон л доо. Энэ бол одоо бол хөдөлмөрийн үндэсний нам яаж юм гэхээр энэ хооронд чинь бид нар нөгөө тос усан ялгарна гэж ярьдаг шүү дээ. Тос усан ялгарна гэдэг шиг үнэхээр энэ үзэл санаа одоо бид нар энэ Монгол хүний товчон гэдэг энэ номоороо бол одоо Монгол хөдөлмөрийн үндэсний нам ямар одоо бодлого юутай вэ гэдгийг манай залуучууд бичдэг. Энэ бол гэхдээ хөдөлмөрийн үндэсний намын ном биш. Энэ бол хөдөлмөрийн үндэсний намын түүчээ болж байгаа лидер энэ залуучууд маань хөгжлийг юу гэж харж байгаа, Монгол улс хөгжихийн тулд яах ёстой юм гэдэг тэр үзэл баримтлалыг гаргаж бичсэн ном. Тэгээд энэ үзэл баримтлал дээр энэ социал демократ үзэл тий зүүн төвийн үзэл гэдэг дээр үнэхээр сэтгэл зүрэхээр нэгдсэн энэ хэсэг нь ингээд үлдээд тий тэгээд яг ийм арчилсан бодлогын ийм нам, ийм институт бүгдээрээ байгуулъя, Монголын ирээдүйд энэ ийм одоо өв үлдээе гэдэг ийм утгаар нэгдээд явж байгаа ийм залуучууд учраас бид нарт бол одоо нэгдүгээр тэр улс төрийн туршлага, харьцангуй туршлагатай боллоо тий асуудалд болгоомжтой энэ нөхдүүдийг дүрмгөө тоглодог гэдгийг мэдлээ тий. Тийм учраас бид нар бол энэ улс төрийн нөхцөл байдалд ажиллах туршлага, мэдлэг, тэгээ дээрэс нь өөрсний одоо боловсрал чадвар тий энэ юм нэгтгээд одоо бол шал өөрөөр ажиллаж байгаа. Энийг бол одоо монголчууд та бүхэн ч гэсэн одоо харж байгаа бох тий бидний үйл ажиллагаа яаж идэх чинь бид нар одоо жишээ нь нэг асуудлыг барьж аваал тий популизм хийгээд гүгээд байна уу, эсвэл бид нар судалгаа шинжилгээтэй шийдэлтэй олон нийтийн өмнө гарч ирж гин үү тий хүмүүст зөв ойлголтыг нь яаж өгч гин тий тэгэхэд одоо нөгөө нэг хүний цүнхний намнууд тэнд нэгдэж гин гэж яригдчихлаа л да тий тэр нөхдүүд тэгээ нэгдээд явж иж болно. Гэхдээ тэр бол бүгд муу хүмүүс биш шүү дээ. Эсвэл бүгд муу намууд биш. Хэрвээ үнэхээр нэг үзэл санаан дээр те нэг үнд зүйл дээр нэгдэж байгаа бол нэгдэж болно. Энэ бол монголчууд нэгдэх хэрэгтэй, нэгдэл рүүгээ явах хэрэгтэй. Тэгэхдээ өөр хин нэг олигархийн гар хөлөөлөд юм эсвэл энэ хуучин улс төрчдийн одоо захиалга даалгавраар мөнгөөр те ийм хуурамч нэгдэл хийгдэж бас эрсдэлтэй тийм учраас бид нар бол улс төрд ямар ч байсан хөдөлмөрийн үндэсний нам гэдэг бол өнөөдөр бэхжсэн ийм одоо бодлого гаргаж чадвартай олон хүнийг игнэндээ нэгтгсэн ийм институт бол чадсан гэж бол дүгнэж байгаа. Тэгээд бид нар бол энийг харуулна. Одоо цааш ч гэсэн та бүхэн одоо монголчууд бол биднийг харах бах бид дандаа шийдэлтэй, дандаа бодлоготой тэгээд хамгийн гол нь зарчимтай, хулгай хийхгүй, худлаа ярихгүй, ёс суртахуунтай, хариуцлагыг дээдлсэн ийм л одоо институт байж чадна, ингэж ажиллаж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Мөнгөний өмнө хууль хүчин мөхсдөг байсан. Одоо хуулийн өмнө мөнгө мөхсдөж эхэлж байна. Шийдэх гэж сая засаг өгч байгаа багшийн засаг гарсан ба шийдгэж 16 он тавыг бий болсон. Монгол улсын агаарын бохирдлын түвшин гамшигын хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох тийм үндэслэл нь яг юу юм бэ? Одооноос нэг 2 жилийн өмнө 2 жилийн өмнө бол Монгол Ардын намаас Ингэж одоо энэ төрийн тэргүүн хүн өөрөө ийм хутуур байдлаар орж ирээд байгаа явдал бол энэ Монголын ард түмний сайнаар нөлөөлөхгүй шүү. Сонингоор улс төрч ялаа хоёрыг хөнөөдөг. Монголын анхны мэдээллийн сайт Сонин цэгэмен